Монгол Ардын намын дэргэдэх социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон бүх хятадын эмэгтэйчүүдийн холбоо хоорондоо хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг шин шатанд гаргаж цаашаад урт хугацаанд нягт хамтран ажиллах үндэс болж байгаа юм. За санамж бичиг байгуулсан уулзалтын үеэр талууд Монгол хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа жилээрх тусам өргөжин мэгчиж байгааг онцолж байна. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагаа илүү нэгт үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлэх чухлыг онцолж байна. Бие биенийхээ байр суурийг олон улсын түвшинд хүндэтгэж хамтарч ажиллах зөвхөн эмэгтэйчүүдийн улс төрийн асуудлаас гадна бизнес, нийгмийн эдийн засаг, шинжлэх ухааны салбарт хамтарч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа. Орон нутгийн салбар холбоотынхаа хүчин чадлыг бэхжүүлэх, салбар холбоотынхаа эмэгтэйчүүдийн манлайлалын ур чадварыг дээшлүүлэхэд хоёр талын эмэгтэйчүүдийн байгууллага хамтарч ажиллах, сургалт зохион байгуулах, бүх төрлийн хилцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулахаар ингэ төлөвлөсөн. Улс орондоо анхан шаттай ч гэсэн эмэгтэйчүүдийн асуудлыг үр дүнтэйгээр шийддэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам их сайжруулах ийм бодлого баримталж явж байгаа. Эмэгтэйчүүдийн манлайлалын ур чадварыг дээшлүүлэх, сургалт туршлага солилцоог тогтмолжуулах, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлд ногоон хүжил эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид илүү нэгт хамтран ажиллахаар тохиролцжээ.